Яахааргүй өнөөдөр энэ дэлхийн чиг хандлага за мөн одоо Монгол улсын одоо энэ хөгжлийн бодлоготой уялдуулаад бол бид нар өнөө цаг үед одоо зах зээлийг хийх хэрэгтэй байгаа. За цар тахлын одоо дараах эдийн засгийн одоо их сэргэлтийн бэлтгэл ажил бол бидний хувьд бол маш их чухал байгаа. За Монгол улсад 20-24 онд бол одоо их сорилтыг одоо хүлээж байгаа. Энэ их сорилтыг бол бид одоо сэргэлт хийж яж л одоо давж чаднаа гэдгийг бол улсын их хурлын дараа зандан шатар дарга бол одоо бас энэ дэр дээрээс худалдаа аж үйлдвэрийн танхимын энэ дэр дээрээс хэлж ирсэн бол саяхан. Тийм учраас бол энэ төр засаг одоо үйлдвэр бизнесийг одоо бүх талаар дэмжих саад бэрхшээлийг одоо бүх талаар арилгах энэ хууль эрхийн орчныг бол бүрдүүлж ажиллаж байгаа. За энэ ажлын хүрээнд бол улсын хурлын дарга зандан шатар одоо худалдааны тухай хуулийн одоо төслийг боловсруулж өргөн барих одоо ажлын хэсгийг байгуулж ахлагчаар нь одоо миний биеийг одоо томилон ажлын хэсэгт бол 6 гишүүнтэйгээр одоо ингээд ажиллаж байгаа. Цагилбар одоо төлөвлөгөөний хувьд гэх юм бол ямар ч байсан тандал судалгааны одоо ажлуудыг бол бид нар хийх ёстой. Одоо наад захын одоо тийм ээ 10-аас 15 одоо олон улсын одоо сайн жишгүүдийг бол бас одоо энэ хуулийн орчныг бол одоо судлаж тандал судалгаа хийх ёстой байгаа. За нөгөө төгөр гэх юм бол бид нар үзэл баримтлалаа боловсруулах ёстой байгаа. За мөн одоо засгийн газартай бас одоо санал солилцож тийм ээ засгийн газрын одоо саналыг авах ёстой байгаа. За ингээд бидний одоо энэ цагилбараар бол ер нь бол намрын чуулганаар одоо өргөн барих, хуулиа одоо өргөн барих ийм одоо зохицуулалтаар ингээд явж байгаа. За хууль бол одоо яг албан ёс нэр томьёоны асуудал бол нэг их чухал асуудал биш. Үндсэндээ одоо энэ хуулийг бол зайлшгүй одоо батлуулах хэрэгцээ шаардлага бол тулгамдаад байгаа гэдэг нь бол тодорхой байгааг бол одоо бас энэ газрын дарганаар болон амар түвшин дарга за мөн одоо бизнес эрхлэгчид ч гэсэн одоо энэ дээр одоо илэрхийлж байгаа. За худалдааны асуудал гэдэг бол зөвхөн одоо гадаад худалдааны асуудал биш юм аа. Сая гадаад харилцааны яамны газрын даргын одоо асуудалтай бол би бас тодорхой асуудал дээр бол санал одоо нэг биш байна гэдгийг бол илэрхийлье. Худалдааны асуудал, гадаад асуудал, дотоод асуудал, за мөн одоо энэ үйлчилгээний одоо худалдааны харилцаа дижитал орчинтой одоо хамт зайлшгүй одоо явагдах шаардлагатай болж байгаатай холбогдуулаад энэ дэлхийн улс орнуудын нэг адил одоо бас энэ онлайн худалдаа за түүний төлбөр тооцоог зохицуулах эрх зүйн орчин одоо нэг шаардлагатай ийм одоо нөхцөл байдалтай байж байгаа. За Монгол улсын хувьд бол гадаад худалдаанаас одоо ер нь өндөр хамааралтай бүхий одоо эдийн засгийн бүтцтэй тэгээд экспортыг дэмжсэн одоо импортыг орлох энэ худалдаа үйлдвэрлэлийн орчинд бий болгох одоо шаардлагатай худалдааг зохицуулах тусгай институт байх нэг шаардлагатай